Энэ өдрүүдэд их хурал эх оны төсвийн төслийг хилцэж байна. За эдийн засаг хямрж байгаа учраас хөрөнгө оруулалтыг хязгаарлана гэж төсөл тусгасан байна. Өөрөөр хэлбэл 2012 оноос өмнө ажил нь эхэлж, өнөөдөр зарцмал байдалтай байгаа бүтээн байгуулалтын төслүүдийг эх онд ч санхүүжүүлэх боломжгүй гэсэн ойлголт юм. Энэ асуудалд намууд өөрөөр байр суурь илэрхийлж байна. 2011-с 2013 онуудад хөрөнгө оруулалтын зардал огцон өссөн гэдгийг өмнөх онуудын төсвөөс олж харж болно. Энэ огцон өсөлтийг сонгуультай холбон тайлбарлах нэг хэсэг байдаг юм а. 2009 онтой харьцуулахад дээрх онуудын хөрөнгө оруулалтын зардал 3 дахин нэмэгдсэн гэдэг тооцоо байгаа. Энэ огцон өсөлттэй холбоотойгоор өнөөдөр 400 гаруй барилга гацаанд очиход байна. Төртэй хамтарч ажиллах гэрээ байгуулсан ч гэлээ их үүсвэрийн шийдэгдээгүй учраас компаниудын үйл ажиллагаа зогсчиход байгаа. Тэд банкнаас зээл авсан ч үүнийгээ төлж чадаагүй. Банк гаргасан зээлийнхээ эргэн төлөлтийг олж авч чадаагүй байсаар аль салбарт нь хүндрэл учраад байгаамаа. Яг энэ хувийн хвшлүүдийн төрөөс авсан тендерүүдийг гүйцэтгэх гээд арилжааны банкудаас авсан зээлүүд чинь 100 гаруй тэрбум төгрөг болчиход байна. Хүүн ороогүй шүү дээ, үндсэн зээлүүд. Энэ 100 гаруй тэрбум төгрөг өнөөдөр төр энэ компаниуд энэ төлөвөө барагдуулахгүй бол энэ банкны салбар дээр эргээд муу зээл болно. Эргээд банкныхаа салбарыг татчихна. Яг нэг юм гинжин хэлхээ үнэхээр үүсчихэд байна. Зарцсан төслүүдийг урагшлуулах тухай үг өгүүлбэр эх оны төсөвт тусгагдаагүй байгаамаа. Өөрөөр хэлэх юм бол эдийн засгийн хямралтай холбоотойгоор засгийн газар эх онд бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлэх боломжгүй гэдгээ зарлалаа. Эх 3 жилд эдийн засаг сэргэх боломж байхгүй гэж мэрэгчлэтнүүд харж байна. Тэгэхээр их үүсвэр болж энэ төслүүдийг баг дээр нь урагшлуулахгүй бол дахин хэдэн зуугаараач нэмэгдэж хэдэн ч жилээр сунжирч болчихгүй байгаамаа. Энийг төр өөрөө шийдэж өгөхгүй. Энэ төрийн захиалгатай ажил байсан учраас өөр хэн ч шийдэхгүй. Одоо бол орон нутг руу шилжүүлж ингээд нэг хоёрын хооронд юм амсуул хаях гээд байгаа байхгүй. Монгол төр тэгж болохгүй. Энэ компаниуд чинь бидний нэг хэсэг шүү дээ. Монголчууд л байгаа, ихэнх нь монголчууд байгаа. 99% нь монголчууд байгаа. Магадгүй 1% нь одоо гадны хөрөнгө оруулагч байж магадгүй. Тийм учраас бид эднийгээ тэгээ хайж болохгүй. Энэ зээлтэйгээ зурагдаад яваараа гэдэг ингээ хайж болох. Энийг аврах ямар нэг арга хэмжээг бол бид нэр энэ одоо 2015 оны төсөлдөр яаж вэ? Эх хурлын зарим гишүүд энэ төслүүдийг ямар нэгэн аргаар эх онд санхүүжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа бол энэ шаардлагыг эх баригчид популизм гэж хүлээн авч байгаамаа. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулинд өөрчлөлт оруулж өрийн дээд таазыг нэмэгдүүлэх байдлаар бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх боломжтой гэж ардчилсан намынхаа харж байна. Харин өнөөдөр байгаа өрөө төлж дийлэхгүй байж дахиж нэмж өөр тавих нь аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй гэж тайлбарлах хэсэгч болж байгаамаа. Энийг одоо бараг 2 их 80 төгрөг хийхтэйг мэдсээр үжиж ийм шаардлага хийж байгаа бид нэг хоосон улсгар хийж байна гэж үсгэс өөр арга байхгүй. Хэрвээ бид нар энийгээ барья гэх юм бол бид нар төсвийн доктортой байдлын хуулийг өөрчлөлт оруулаад өрийнхөө хэмжээг өөрчлөх зайлшгүй шаардлага байна. За ямар ч хэлсэн бид нар өрийн хэмжээг нэмж гаднаас зээл авах ийм боломжгүй байх юм бол хөрөнгө оруулалтаа яаж нэмэгдүүлэх үү гэдэг чиглэл рүүгээ маш их хүчтэй ажиллах хэрэгтэй юм байна. Тэгээ одоо энэ төр батлах гэж байгаа улсын төсвийн маань ер нь философи нь юу юм бэ гэж. За яг нэг тодорхой асуудлууд гарч ирж байгаа мэ тэрийг шийдэх арга замнууд өөр тавьяал гэсэн имиж философиор орж ирлээ шүү дээ. Ашгүй харин даваа суран дараа нэг яаж байгаа за ийм юм байхгүй шүү гэдэг ингээ боловлж ах шиг байна. Тэс үндсэндээ бол улс орны хөдөлтийн гэсэн тийм философиор боловсруулсан төсөв оруулж ирэх юм. Бүтээн байгуулалтын төслүүдийг санхүүжүүлэх хэсгийг санхүүжүүлэхийн тулд өөрөө нэмэх хэсгийг их хурл шийднэ. Энэ сануулахад Монгол улсын үр төлөлт 2 жилийн дараа эхлэх бөгөөд 17 онд бид 580 сая долларын өрийг төлнө. Харин 2018 онд 500 сая долларын бондын өрийг төлөх юм а. Мэдээлэл шинээр Батцанаар бэлтгэлээ. Нэгд тооцоод